전화 한 통이 걸려왔어. 여보세요? 경찰서죠? 여기 집안에 시신이 있어요. Сайн байцгаана уу? DDTV YouTube хуудсанд маань тавтай морил. Би өнөөдрийнхөө дугаараар та нартай нэгэн болсон явдлыг ярьж өгөхөд сууж байна. Энэхүү дугаарыг бэлтэж байхдаа би айдас, гуниг, уур гэх мэт маш олон мэдрэмжийг нэг дор мэдэрч үзсэн. Ингээд та нар маань энэхүү дугаараа дуустал нь үзээрэй. Шууд нэвтрүүлэгтээ орцгоё. 2006 оны 7 сарын 23. Сөүлийн Памбэ дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн дуудлага ирсэн. Байна уу? Цагдаагийн газар руу манай гэрт цогцнууд байна. Цогцос гэр дотор байна гэсэн дуудлагыг аваад онц ноцтой хэргийн багийнхан шууд хөдөлсөн. Цогцос хаана байгаа гэсэн бэ? Гэрийн эзний заасан газар нь галт тоогооны хажууд байгаа агуулгын өрөөний уланд байгаа хөлдөөгч. Тэр үед үнэхээр самбарсан. Маш олон хэргийн газар хүн амны хэрэг байдаг боловч хүүхэд нас бараад хөлдөөгчөнд байгаа гэсэн хэрэг харчиж байгаагүй, сонсчиж байгаагүй. Тэгээд очиод хөлдөөгчийг онгойлгохтол зайрмаг утгаараа зайрмагны орчимд сантаад мөссөн юм шиг болчихдог штеп. Яг тийм байдалтай хоёр цогцос байсан. 4 дахь шургуулганд нэг хүүхэд. 5 дахь шургуулганд бас нэгэн хүүхэд. Энэ хоёр хүүхдийг гэлгэр уутанд хийсэн байсан бөгөөд нэг хүүхдийг нь нүур гарны алчуураар ороосон байсан. Хамгийн ихэнд дуудлага мэдээлэл өгсөн хүн бол энэ гэрийн эзэн. Ингээд шууд мөрдөн шалгалтын ажиллагаа эхэлсэн. Крүсийн гэр бүл нийт 4 лээ. Крүс өөрөө тэгээд түүний эхнэр 11 настай, 10 настай тэдний 2 хүү. Цогцос илрүүлсэн яг тэр өдөр Крүс гэртээ ганцаараа байсан. Яагаад гэвэл гэр бүлэрээ бүгд Франц руу амралтаар явсан байсан боловч компанид нь гинт чухал ажил гараад Крүс ганцаараа төрүүлээд Солонгос руу буцсан. Амралтанд явчаад ирсэн чинь гэрийнх нь хөлдөөгчөнд хүүхдийн цогцос байна гэдэг. Үнэхээр аимшигтай бөгөөд нууцлаг. Нас барсан шалтгааныг олохын тулд задлан шинжилгээ хийх хэрэгтэй болно. Гэвч нас барсан шалтгааныг олж чадаагүй. Нас барсан хугацаа нь бас тодорхойгүй. Хизээ яаж амийг нь хөнөөснийг таамаглах боломжгүй байсан. Мөрдөгчд аргаа барж байсан ч гэсэн яаж ийж агаад хэрэгтнийг барих хэрэгтэй. Хүүхдүүдийн цогцыг сайн харсан чинь ямар нэгэн юм сонирн байсан. Хүүхдийн хүйн тэр чигээрээ уртаараа байсан. Гэвч хүйний хаачилсан хэсэг нь овгор тавгар барцгар байсан. Огтолж тайрсан хэсэг нь ширүүн арцгар байсан бол энэ нь эмнэлэгт төрөөгүй гэсэн үг. Тэгвэл эмнэлэгт төрөөгүй бол хаан төрсөн байх вэ? Гэтэл тэр үед чон мөрдөгчийн нүдэнд нэг зүйл шууд туссан. Тэр нь юу вэ гэвэл энэ гэрт байгаа угаалгын өрөөнд байсан алчуур. Хүүхдийг ороодсон байсан алчуур, энэ хоёр алчуур нэг брендийн алчуур болж таарсан. Өнгөнч адилхан байсан. Тэгээд хүүхдүүдийг хийсэн байсан гэлгэр уут нь бас анханасаа энэ гэрт байсан гэлгэр уут. Тэгэхээр хүүхдүүд энэ гэрт төрсөн болж таарсан гэсэн үг. Тэгвэл энэ гэрт хүүхэд гаргах боломжтой хүн хэн бэ? Крүсийн эхнэр Вероник тэр үед 39 настай байсан. Тэгэхээр хүүхэд гаргаж болох нас гэсэн үг. Тэгээд шууд нөхөр болох Крүсээс асуусан. Ойрын хугацаанд эхнэр чинь төрсөн удаа байгаа юу? Гэтэл нөхөр хүүхэд гаргахаагүй тийм юм байхгүй. Манай эхнэр хүүхэд гаргаж чадахгүй. Тэгсэн Крүсийн эхнэр 3 жилийн өмнө саваа бүхэлд нь ахуулсан хагалгаанд орсон гэв. Юмыг яаж мэдхүүгээ шалгаад үзсэн чинь нөхрийн яриа бүгд үнэн байсан. Вероник 3 жилийн өмнө цочмог үжлээс болоод саваа ахуулсан байсан. Ингээд эхнэр Вероникийг ширэгтэн гэж авч үзэх боломжгүй болсон. Хэрэг гарснаас хойш 5 дахь өдөр нэгэн дуудлага ирсэн. Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгээс байсан. Чон мөрдөгчөө хүүхдийн аавыг оллоо гэсэн дуудлага байлаа. Энэ хоёр хүүхдийн аав нь Крүс болж таарсан. Ингээд чон мөрдөгч шууд Франц руу холбоо бариад Крүсийг ирж яаралтай мэдүүлэг өг гэж хэлсэн боловч нэр төрд халтсан гэж үзэн хуулийн дагуу арга хэмжээ авна. Би тэр хүүхдийн эцэг нь биш гэж хэлж байсан. Солонгосын ДНХ-ийн шинжилгээний үр дүнг яагаад ч итгэхгүй гэж хэлсэн. Тэгэж их үгүйсгэж байхад өөрийн хөлөөр Солонгост буцаж ирэх үү? Огт буцаж ирэх санаагүй байсан. Тэр үед
Чон мөрдөгч ямар ч гарцгүй болсон юм шиг санагдаж байсан. Гэтэл нэгэн өнөөдөр ямар нэгэн юм гарсан уу? Үгүй ээ, хариултыг нь олж чадахгүй л байна. Чон мөрдөгч ингээд эхнэртэйгээ хэргийн талаар ярьж байсан чинь эхнэр нь гинт нэг үг хэлсэн. Энэ хэлсэн үг нь энэ хэргийг шийдэж чадсан. Би хэргийн тухай нөхөртөөгөө ярьж байгаад эхнэр нь биш үү? Эхнэр нь жирэмсэн болоод ганцаараа хүүхдэд төрүүлээд тийм зүйл хийсэн байж болох юм биш үү гэсэн чинь нөхөр маань намайг дэмий зүйл зохиож ярьж байна гэсэн шиг харж байсан. Би эхнэртээ тэр эмэгтэй цусны цочмог сэспис цусны алдартай болсны улмаас саваа ахуулсан болохоор хүүхэд төрүүлэх боломжгүй юм байна лээ гэсэн боловч сав нь асуудалтай байсан болоод саваа ахуулсан юм биш үү? Тийм болохоор л сэспис болсон юм биш үү? Гэж эхнэр нь хэлсэн байна. Эхнэр нь юу хэлээд байгаа вэ гэхлээр учир шалтгааны дараалал нь эсэргээрээ байгаад байгаа юм биш үү гэсэн санааг хэлсэн байна. Сэспис буюу цусны халдвартай болоод саваа ахуулсан биш, сав нь асуудалтай болоод сепсис буюу цусны халдвартай болсон гэсэн үг. Сепсис халдвартай болох хэмжээний савнд асуудал үүссэн. Тэгвэл ойлгомжтой юм шүү. Эмнэлэг биш өөр газар хүүхдэд төрүүлж байгаад ямар нэг юм буруу болоод савнд асуудал үүссэн гэсэн үг штэ. Юу яриад байгаа юм бэ? Савны хагалгаанд 3 жилийн өмнө орсон штэ. Гэсэн чинь яг тэр үед эхнэр нь шийдвэрлэх нэгэн үг хэлсэн. Хүүхдүүдийн нас барсан цаг хугацааг хизээ гэдгийг мэдэхгүйгээ үздэй. Чон мөрдөгч хэн нэгэн гинт толгоороо цогж байгаа юм шиг мэдрэмж авсан. Ингээд дараагийн шат нь энэ таамаглалуудыг нотлох, батлах, баримтуудыг цуглуулах хэрэгтэй болсон. Чон мөрдөгчийн гарт байсан зүйл нь бол шүдний сойз, үсний сам, бас чих ухагч байсан. Гэвч асуудал нь яг хэн хэрэгэлдэг байсныг мэдэхгүй. Энэ гэр бүл 2 хүүгэн оруулаад нийт 4 хүн. Тэгэхээр Вероникийн хэрэгэлж байсан зүйлсийг олох хэрэгтэй болно. Эхлээд энэ сойзыг шинжилсэн чинь эрэгтэй хүний ген илэрсэн. Байцаалд авч байхдаа Крузийн генийн шинжилгээний дээжийг авч хадгалсан байсан. Тэрнтэй харьцуулсан чинь энэ сойзыг хэрэгэлдэг байсан эрэгтэй болон Круз нь эцэг хүүгийн холбоотой гэж гарсан. Тэгвэл энэ сойзны эзэн нь хинбэ гэвэл энэ гэрийн 2 хүүгийнх нь нэгнийх гэсэн үг. Дараагийнх нь чих ухагч болон сам. Иннээс эмэгтэй хүний ген илэрсэн. Тэгвэл энэ Вероникийнх гэсэн үг үү? Гэвч магадлал өндөр боловч яг тодорхой үр дүн гэж шууд тодорхойлж болохгүй. Ингээд сойзнаас гарсан хүүгийнх нь ДНХ-г самнаас гарсан эмэгтэйн ДНХ-ийг тааруулан үзсэн чинь яг таарч байсан. Ээж хүүгийн холбоотой гэсэн үг. Тэгэхээр энэ чих ухагч болон самны ДНХ нь Вероникийнх болж таарсан. Одоо хөрөгчөнд байсан хүүхдүүдтэй харьцуулаад үзвэл энэ бүх асуудлын хариулт тодорхой болох болно. Шинжилгээний хариу юу гэж гарсан бол ээж хүүгийн холбоотой гэж гарсан. Ингээд эцэст нь хөрөгчөнд байсан 2 хүүхдийн ээжийг олсон байна. Францын цагдаагийн газраас хосыг яаралтай баривчилсан. Ингээд нэг нэгээрээ аажмаар хэргийн цаад үнэн илэрж байсан бөгөөд маш цочирдмаар үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байсан. Мөрдөн байцаалтын үед Вероник ийм юм ярьсан. Хүүхэд дахиад нэг байсан. Солонгост ирэхээс өмнө бас нэг хүүхдийг алсан. Арга нь яг адилхан байсан. Хүнд ч мэддэхгүйгээр жирэмслээд төрөөд төрснийхаа дараа гэртээ байдаг том ил зууханд хийгээд шатаасан гэв. Шүүх хурлын үед энэ нэмэгтэй ийм зүйл ярьсан. Миний алсан зүйлүүд хүүхдүүд биш байсан. Анхандаа жирэмсэн болсон гэдгээ мэдэж байсан боловч нэг мэдсэн мартсан байсан. Шүүх хурлын явцад өөрийгөө хүүхэд алсан гэдгээ огт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Миний алсан зүйл бол миний биеийн зүгээр л нэг хэсэг байсан гэж хэлсэн. Ингээд Францын цагдаа энэ нэмэгтээд сэтгцийн шинжилгээний дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөн. 6 сарын турш сэтгэл зүйн үнэлгээ болон зөвлөгөөг авсны эцэст хариу нь гартал энэ нэмэгтэй маань жирэмслэлтэд үгүйсгэх эмгэгтэй байсан гэж гарсан байна. Төсөөллийн жирэмслэлт гэд яриад байдаг штэ. Тэр төсөөлийн жирэмслэлт гэдэг нь эмэгтэй хүн бодитоор жирэмсэн биш боловч
жирэмсэн үеийнхтэй төстэй бие махбодын шинж тэмдгүүд илэрдэг эмгэгийг хэлдэг бол эсрэгээрээ жирэмслэлтэд үгүйсгэх эмгэг гэдэг нь эсрэг шинж тэмдэгтэй жирэмсэн болсон боловч жирэмсэн болоогүй гэж итгэх явдлыг хэлдэг байна. Жирэмсэн болвол яалтчгүй бие өөрчлөгдөнө. Энэ бие өөрчлөгдөх шинж тэмдэг дундаас хамгийн том шинж тэмдэг нь бол сарын тэмдэг зогсох байдаг штэ. Гэвч жирэмслэлтэд үгүйсгэх энэ эмгэгийн үед сарын тэмдэг гэж андуурмаар цус алдалт явагддаг гин. Бидний мэдих хэвийн жирэмслэлтэд жирэмсэн эмэгтэй хүүхэд тээж байгаа хэлбэр нь ийм байдаг. Гэц нь ингэж уршаагаа гарсан, нурууны байрлал нь ингэж хотойдог. За тэгвэл жирэмслэлтэд үгүйсгэх эмгэгийн үед ямар байдаг вэ гэвэл жирэмсэн эхийн сав нь дээшээ доошоогоо уртсаж сунсан хэлбэртэй байдаг. Ингээд харахад хүүхдийн байх ёстой орон зайны хэмжээ маш бага харагдаж байна. Хүүхдийн байх орон зайны хэмжээ нь эхийн гидсэнд маш бага харагдаж байна. Үүний шалтгаан нь үнэхээр өрөвдөлттэй. Жирэмслэлтэд үгүйсгэх эмгэг бий болсон шалтгааныг одоогоор яг нарийн илрүүлж олоогүй байна. Ээж нь жирэмсэн гэдгээ үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй байвал хэвлийдэх хүүхэд чимээгүй нуугдаж өсдөг. Ураг ээжийнхээ гидсэнд хөдлөхгүйгээр. Яагаад гэвэл ээж намайг хүсэхгүй байгаа болохоор ээжийнхээ нүдэнд харагдахгүй тулд ингэж нуугдаж өсдөг байна. За одоо энэ эмэгтэйн шүүх хурал руу орцгоё. Энэ шүүх хурал Францад олныг цочирдуулсан олон үйл явдлаар дүүрэн байсан. Францын ард иргэд хүүхдээ алсан хэрцгий ээж хүнд ял оноох ёстой гэж үзэж байсан тал байсан боловч жирэмслэлтэд үгүйсгдэг сэтгцийн өвчтөе юм чинь ялыг нь хөнгөрүүлэх хэрэгтэй гэж янз янзаар шуугсны эцэст шүүхийн шийдвэр нь хэрэгтэнд 8 жилийн хорих ял оноо сугай гэж гарсан байна. Францад насанд хүрээгүй хүний хөнөөх юм бол бүх насаар нь хорих ял оноодог юм байна. Тэгвэл энэ эмэгтэйд 8 жилийн хорих ял оноосон нь жирэмслэлтэд үгүйсгэх эмгэг нь тодорхой хэмжээнд нөлөөлж ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж үзсэн байна. Би хүүхдүүдийн цогцыг хараад би та нарын гомдлыг заавал тайлж өгнө гэж хэлж байсан боловч төрүүлсэн ээж нь тэр хэрэгтэн байсан болохоор би үнэхээр тэр бяцхан зүрхнүүдийн гомдлыг тайлж өгч байна гэсэн үг мөн үү гэх бодол төрсөн. Ээжтэй хөнөөгдсөн гэдгийг нь ил болгоно гэхээр үнэхээр өрөвдмөр харамсалтай санагдсан. Тэр хэрэг гарахад бусад хүмүүс бол хэргийг нь л хардаг байсан. Байж боломгүй маа. Яагаад тэгсэн бол гэж ярьдаг байсан. 3 жилийн турш хүүтэн хөрөгчөнд хадгалагдан түгжээтэй мэт байсан хөөрхий хүүхдүүд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд ч гэсэн хүүтэн хөрөгчөндөө л байсан. Хамгийн сэтгэл өвдгөн зүйл нь тэр хүүхдүүд амьд байсан. Амьсгалж байсан. Бас хүүхдүүд байсан гэдгийг мартсан юм шиг санагдсан. Үнэхээр гонигтай. Өнөөдрийн миний бэлдсэн сэдв ийм нэгэн маш хүнд, гонигтай, хэцүү сэдв байлаа. Надад энийг үзээд бодогдсон нэг зүйл нь ээж хүүхэд хоёр гэдэг ямар амар хоорондоо нарийн холбоотой байдгийм бэ те. Тэр бяцхан хүүхэд ээжигээ мэдрээд ээж маань намайг хүсэхгүй байгаа болохоор би ингээд нуугдах ёстой гэд цаашаа нуугдаад тэгж байдаг гэж бодохоор бүр үнэхээр их сэтгэл өвдлөө. Тэгээд өөртөө ирж байгаа энэ хүүхэд гэдэг сайхан Бурхны бэлгийг бүх хүн аз жаргалтаар хүлээж аваад аз жаргалтайгаар өсвөл хороо дэлхийн бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж явдаг. Ингээд дараагийнхаа дугаар хүртэл түр баяртай.